Жил бүр QS, Times Higher Education зэрэг байгууллагууд дэлхийн шилдэг ихтэй сургуулиудын жагсаалтыг гаргаж, мэтгэлцэх сэдэв болон цаашдын өрсөлдөөнийг бий болгодог. Гэхдээ шилдэг арга багтана гэдэг яг юу гэсэн үг вэ? Энэ нь зүгээр нэг хуучны гоёмсог барилга, алдартай нэрсээс илүү зүйл. Энэ бол шинэ нээлт, судалгааны ажил, дэлхийн өнцөг болон бүрээс хамгийн ухаалаг оюун ухааныг татах, мөн бидний ертөнцийг тодорхойлох нөлөөллийн тухай ойлголт юм. Өнөөдөр бид 2025 оны QS-ийн дэлхийн их сургуулиудын ирэмбийн топ 10-тай дэлгэрэнгүй танилцаж, тэднийг боловсрол инновацийн салбарт дэлхийн манлайлагч болгодог тэдгээр зүйлс нь юу болохыг олж мэдэх болно. Ингээд 10 дугаар байраас эхлүүлцгээе. 10. Калифорний технологийн хүрээлэн. Байршил, Пасадена, Америк нэгдсэн улс. Caltech бол жижиг боловч хүчирхэг гэдгийн тод жишээ. Ердөө 1000 орчим бакалаврын оюутантай энэ сургууль нь дэлхийн хамгийн гайхалтай багш оюутны харьцаатай сургуулиудын нэг юм. Энэ бол либерал, урлагийн өргөн хүрээний хөтөлбөртэй их сургууль биш, харин шинжлэх ухаан, инженерийн салбарт гүн гүнзгий төвлөрсөн сургалттай байгууллага юм. Түүний нөлөө асар их. Caltech-ийн багш төгсөгчид олон 10 Нобелийн шагнал хүртсэн бөгөөд тус их сургууль нь Америкийн робот сансрын хайгуулын олон талыг хариуцдаг NASA-гийн тийрэлтэт хөтөлбөрийн лабораторийг удирддаг байна. 9 дугаар байр Лондоны их сургуулийн коллеж. Байршил Лондон, Их Британи. Лондоны дэлхийн их сургууль гэгддэг UCL нь дэвшилтэт үзлийн баялаг түүхтэй. Энэ нь 1826 онд Оксфорд, Кембрижийн шашны сургалтаас ангид хувилбар болж байгуулагдсан бөгөөд Англи шашин шүтлэг хүйс харгалзахгүйгээр оюутан исвэлсэн анхны их сургууль юм. Өнөөдөр энэ нь ангаах ухаан, хууль эрх зүйгээс эхлээд урлаг хүмүүнлэгийн ухаан хүртэлх өргөн хүрээний салбаруудад хүчтэй Их Британий хамгийн олон талд томоохон их сургуулиудын нэг юм. 8 дугаар байр Сингапурын үндэсний их сургууль. Байршил Сингапур. Азийн шилдэг их сургуулиар тогтмол ирэмлэгддэг NUS нь дэлхийн хэмжээний алсын хараатай судалгаа, инновацийн төв юм. Санхүү технологийн томоохон төв болох Сингапур дахь стратегийн байршлын түвэнд Аз болон дэлхийн бусад улс орнуудын аж үйлдвэрийн салбаруудтай хүчтэй холбоо тогтоох боломжийг олгодог. 7 дугаар байр Швейцарын холбооны технологийн хүрээлэн. Байршил Цюрих, Швейцар. Их газрын Европын томоохон төлөөлөл ETH Zurich нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэгчдийн нэг юм. Энэ бол шинжлэх ухааны түүхээр баялаг газар бөгөөд түүний хамгийн алдартай төгсөгч нь Альберт Айнштайн. Тус их сургууль нь 20 гаруй Нобелийн шагналтанд өрүүлсэн бөгөөд хим, физик, компьютерийн шинжлэх ухаан зэрэг салбарт дэлхийн хэмжээний мандатлагч юм. 6 дугаар байр Стэнфордын их сургууль. Байршил Стэнфорд, Америк нэгдсэн улс. Пало Алто хотын яг хажууд байрладаг Стэнфордын их сургууль бол цахиурийн хөндийн цохилго зүрхэн юм. Энэ нь зүгээр нэг их сургууль биш, харин дэлхийг өөрчлөх санаа компаниудын инкубатор гэсэн үг. Google, Netflix, Instagram, HP зэрэг технологийн аваргуудыг үүсгэн байгуулагчид бүгд түүний нарлаг далдуу модоор хүрээлэгдсэн кампусаар алхаж байсан. 5 дугаар байр Кембрижийн их сургууль. Байршил Кембриж, Их Британи. Дэлхийн хамгийн эртний хүндэтгэл хүлээсэн их сургуулиудын нэг болох Кембриж нь түүх ба орчин үеийн шинжлэх ухааны хоёрын уулзвар дээр оршдог. Тус сургуулийн шинжлэх ухааны өвн үнэхээр хосгүй. Энэ бол Исаак Ньютон хөдөлгөөний хуулиа боловсруулж, Чарльз Дарвин хувьслын онолоо бодож, Ватсон, Крик нар ДНХ-гийн бүтцийг нээсэн газар юм. 4 дугаар байр Харвардын их сургууль. Байршил Кембриж, Америк нэгдсэн улс. Харвард бол магадгүй дэлхийн хамгийн алдартай их сургууль бөгөөд нэр хүнд, эрх мэдэл, нөлөөлөлтөй ижил утгатай брендийг илэрхийлдэг. Америкийн хамгийн эртний дээд боловсролын байгууллагын хувьд энэ нь дэлхийн хамгийн том эрдмийн сан, хамгийн том санхүүгийн хандивтай их сургууль юм. Дэлхийд тэргүүлэгч мэрэгжлийн сургуулиуд тэр дундаа хууль, бизнес, ангаах ухааны сургуулиудаараа алдартай. 3 дугаар байр Оксфордын их сургууль. Байршил Оксфорд, Их Британи. Англи хэлээр ярьдаг хамгийн урт настай их сургууль болох Оксфорд нь 900 гаруй жилийн түүхтэй. Хот доторх их сургууль гэж нэрлэгддэг энэ газар нь өвөрмөц коллежийн тогтолцоогоор алдартай бөгөөд оюутнууд жижиг бүлгээр багштайгаа нүүр тулан хичээлдэг. Энэ сургууль нь хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд олон 10 ерөнхий сайд, дэлхийн удирдагч манлайлагчид болон утга зохиолын алдарснуудыг төрүүлэн гаргасан. 2 дугаар байр Лондоны Эзэн хааны коллеж. Байршил Лондон, Их Британи. Энэ бол 2025 оны ирэмбийн хамгийн том гинтийн бэлэг байлаа. Imperial College нь шинжлэх ухаан, инженер, ангаах ухаан, бизнесийн салбарт төвлөрдөг. Өргөн хүрээний хүмүүнлэгийн ухааны хөтөлбөргүй энэхүү төвлөрөл нь тус сургуульд маш гүнзгий судалгаа хийх боломжийг олгодог.
Түүний ирэн богцон өссөн нь онцгой судалгааны гүйцэтгэл, доктортой байдлын төлөөх хүчин чармаалттай нь холбоотой юм. 1-р байр Массачусетсийн технологийн хүрээлэн, байршил Кембриж, Америк нэгдсэн улс. MIT-ийн гайхалтайгаар 13 жилийн турш дэлхийн ранкд эхний байрыг эзэлж байна. Mind and Hand гэсэн ураатай энэ сургууль нь онлайн мэдлэгийг практик хэрэглээтэй хослуулахыг эрхэмлэдэг. Энэ бол инженер, компьютерийн шинжилгээ ухаан, эдийн засгийн салбарын жинхэнэ хүчрхэг төв бөгөөд стартап, инновацийн соёлоороо алдартай. MIT-ийн экосистемээс гарсан компаниудын нийлбэр орлого нь дэлхийн эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Дүгнээд үзвэл эдгээр их сургуулиуд зөвхөн суралцах газар төдий биш, харин судалгаа, инновац, дэлхийн нөлөөллийн төвүүж юм. Тэд хамгийн шилдэг авиаснуудыг, мөн хамгийн их санхүүжилтийг татаж, улам бүр боловсронгуй болох тасралтгүй эргэлтийг бий болгосоор байна. Та энэхүү жагсаалтаас аль их сургуульд нь суралцахыг хүсэж байна вэ? Мөн таны хувьд шилдэг их сургууль юу вэ? Энэ жагсаалтанд ороогүй их сургууль байж ч болно. Сэтгэл хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай.